алдаан сувагныхийн тулд эхлээд хүнийхээ гарыг аарцаг нуруунд дээр нь тавьж үзнэ. Нуруунд дээрээ жигд тэнцүү тавьж өгөөд хоёр дахь ингэж газар хурж явах юм бол энэ чангарал бага байна гэсэн үг. Даал өндөр болохоор хуран шар усна хоримтлогтойгоо гэсэн үг. За энэ талтай өндөр энэ талтай намхан байна. За эхлээд хүнийхээ биеийг халаана. Найрлаганд нь орсон урамлын тосны хандууд нь арсыг тайвшруулж, нөхөн төлжүүлж, хөвгшрэлт, хуурайшилт, арс барзаахаас сэргийлдэг. Тэгээд арсанд гүн нэвтрүүлдэг тул чийгшүүлж, толгор гэрэлтсэн зөөлөн болгодог. За ингэж массаж хийгээд булчингэн сууллаж хүнийхээ биеийг мэдрэнэ. За эндээсээ үе дагуулад гараараа мэдэрч өгнө гэсэн үг. Ингээд хийн цэгээс авахуулаад нуруугаа шалгана. Энэ нуруу асуудал багтай байна гэж үзэж байна. За энэ хүзүүний ардлаас хуянгаа шалгаж үзнэ. За энэ хийн цэгээс доошоо хуян байна уу гэж шалгаж үзнэ. Энд хуян шар ус бага байна гэсэн. Нурууны энэ хэсгээр уушигны суваг суудал, энэ үеэр зүрхний суваг суудал, энэ хавар ходоодны суваг суудал бөөрнийх гэж ангилдаг. Энэ булчингуудыг ингээд судлаад өгнө. Нуруугаа халааж дуусаад аппаратныхаа 5 ногоон гэрлийг хасаана. За ингээд тосноосоо жигтгэн түрхэж өгнө. Эхлээд хийн цэгээс доошо үе дагаад маш зөөлөн явна. За энэ дасгалыг 5-8 удаа хийн. За энэ бол 2 дугаар шугам 5-8 удаа хийн. Чихний ардлаас доошо татна. За энэ бол 3 дугаар шугам. 3 дугаар шугам далаа дагаад доошо татна. Чихээ оролцуулаад хүзүүгээ хашлаа доошо татна. Дасгалынхаа төгсгөлүүд дээр 5 секунд бариад өгнө. 4 дугаар шугам мөр даглаа, далаа дагаад доошо тосоо сайхан тараагаад өгнө. За 5 дугаар шугам чихний сонсголын цэгээс хийн цэг рүү ирлээ. Мөр татлаа. Ингээд доошо гаргаж ирнэ. Болчин багтай хэсэгтэр зөөлгөн явуулж доошо татна. За 6 дугаар шугам аппарата ингэж барьжуулна. Гараа даглаа. Мөрөн дээр жоохон эргүүллээ, суугаад даглаа. Одоо жинхэнэ тунгалгийн болчирхай руу явж байна гэсэн үг. За энэ дасгалыг маш зөөлөн хийн. Мөрөн дээр жоохон даралт өглөө. Ясн дээр маш зөөлөн эргүүллээ, суг руугаа орлоо. За 7 дугаар шугам сонсголын цэгээс явлаа. Хүзүүгээ даглаа. Буглагын тал дээрээс доош орно. За 8 дугаар шугам бүр тохой руу орж ирнэ. За энэ 8 дугаар шугам мөрөө дагаад тохой руу. За мөрөн дээрээс яваад тохойны дотор тал руу. За нарны цацраг хүзүүн дээр эргүүлж өгнө. Ядаргааны цэг буюу хийн цэг дээр эргүүлж өгнө. Хийн цэг дээр жоохон татаж өгч болно. Ядаргааны цэг дээр жоохон эргүүллээ, хүзүүгээ даглаа. За үүнийг нарны цацраг гэдэг байгаа. Уян шар усаа тарааж ийн гэсэн үг. За энэ уян шар усаа доошо хөөж өгнө гэсэн үг. За энэ дээр 5 секунд барьдаа доошо. За булчин суллаж тайвшруулах тосоо 12 минут явна. За арьс чангалах тосыг хүнийхээ биеэс хамаарч 3-5 тусал. Арьс чангалах тос нь залуунаас биеийн гоо сайхныг сэргээх үйлчилгээтэй. Аппаратны тусламжтайгаар уг тос нь өөхөн давхаргад нэвтэрч доторх давс, бусад бохирдлыг уусгаж гадагшлуулахаас гадна цусны бичил эргэлтийг идэвхжүүлж, бие махбодын бодисын солилцоог сайжруулж, хаван арилгаж арьсыг чангалдаг. Ингээд тос дараасны дараа аппарат унтарсан бол аппаратаа хасааж ажилуулна. За хийн цэгээд доороос дээшээ татаж өгч болно.
Ядаргааны цэгийг эргүүлж болно. Хийн цэгээс авлаа, үзүүгээ даглаа, нурууныхаа голоор зөөлөн удаан явуулна. За энэ дасгалаа 5-8 удаа явна. 2 дугаар шугам мөн адил 5-8 удаа. 3 дугаар шугам мөн адил үзүүний араас явлаа, доош нь татна. 4 дугаар шугам мөрөө даглаа, далдан дээгүүр явлаа. Хавирганаас доошоо татаж өгнө. Сүвэ хавирганы хамгийн сүүлийн доотлолд очно гэсэн үг. 5 дугаар шугам 2 суг руугаа оруулж өгнө. За ингээд дасгалын төгсгөл 5 секунд барьж өгч болно. За 6 дугаар шугам мөрөн дээгүүр давлаа, суг руугаа орлоо. За 7 дугаар шугам 8 дугаар шугам 'За нарны цацргийг дахиад хийгээд өгнө. Хуин шарвсыг тараагаад. За үүнийг бол жоохон дарж хийж болно. За ингээд саяныхаа тосыг хүний биеийн дээрээсээ хусаад авна. За ингээд хор бохирдлыг татаж гаргаж байгаа гэсэн үг. За зүгээ тавихтаа тосоо түрхээд аппаратаа хасаана. Ядаргааны цэгээс эхлээд хийн. За ингээд 20 секунд зүгээ тавина. За ингээд зүгээ хүнийхээ биеинд бүтэн наахгүй, бас их хол барихгүй. За ингээд хүзүүнээс доошоо 4 хуруу зайтай зүгээ тавиад явчихна. Зүгээ нэг гараараа тавьсан ч болно, хоёр гараараа тавьсан ч болно. За ингээ хорт болоод үйлчлүүлэгч маань мэдрэхгүй байвал зүгээ аавна. За энэ зэг дээр 20 секунд барьлаа. За ингээд энтгэр зэгүүд дээр 20 секунд зүгээ тавина. За ингээд зүү тавихад мэдэрчээвэл дохио өгч болно, хуруугаа хөдөлгөх гэх мэт. За хүнийхээ биеийн онцлогоос болоод зүү мэдрэх нь өөр өөр байдаг. За зүүг бол ясан дээрээ тавихгүй. За үүнийг мөрнөөс доошо 4 хуруу зайтай тавина. Бугалганаас доошо 4 хуруу зүгээ тавина. За ингээд дандаа булчин талаасаа тавина гэсэн үг. За тохооныхоо нуглааны урд тавина. За ингээд мэдрэхгүй бол дахин массаж явна гэсэн үг. За одоо ингээд тосоо тараачна. За ингээд салхийг оруулахгүй тулд биендээ скотчо тавиад өгнө. Салхийг оруулахгүй, хор бохирдол оруулахгүй гэж скотч тавьж байгаа. За ингээд хаана өвчтэй байна вэ? Оншилж өгдөг. За голын хийтэй үл хүйтэн байна гэсэн үг. За зүрх жогын нэгээрээ хүйтэн байна. За биеийн хэмнээс дотгошоо халуун оргин, гадагшаа хүйтэн байна. За асуудал хаана байгаа вэ гэдгийг одоо ингээд шалгаад үзэж байгаа. Гараа нурууныхаа ард аваад, ууцсан дээр аваад. За энэ тал ингээд цагаан өндөгөд ирсэн байна. За энэ хоёр тал маань яг адилхан өндөр байх ёстой. За наадлын тал чангаралтай байгаа юм байна. За энэ бол зүрхний чангарал. За тэгэхээр энэ бол жоохон ядаргаа өндөртэй байна гэсэн үг.
За ингээд онцлолоо. Баярлалаа.